Харан сумын нутгийн зөвлөл 1992 онд үүсгэн байгуулагдсан. Тэгээд одоо 34 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Ерөнхийдөө бол харунаас гаралтай хүмүүсийнхээ одоо аж ахуй амьдрал хооронд нь холбоотой байлгах мөн түнчлэн одоо ямар нэгэн одоо их хөтөлбөр арга хэмжээнүүдийг нэгтгэж хийдэг. Ер нь нэгтгэлийн байгууллага бие бинийгээ дэмждэг байгууллага гэж ойлгож байна. 5 багц үйл ажиллагаа хийж байгаа. Хамгийн эхлээд Харар нутгийн брэнд гэж явж байгаа. Эрдэнэзүү концепт гэж явж байгаа, шанх концепт гэж явж байна, stay in Харуур гэж явж байна. Дээрээс нь залуучуудын тухай бас нэг концепт явж байгаа. Хамгийн түрүүнд энэ нутгийн зөвлөлийн stay in Харуураас нэхлээ явж маш сонирхолтой төслөө. Энэ болохоор яг Харуунд үйл ажиллагаа явуулж байгаа аялал жуулчлалын компаниудын хооронд нэгдэхэд stay in Харуур буюу Харуунд нэг хонооч, 1 минут болооч гэсэн ер нь энэ аялал жуулчлал талаа илүү нэгдэж байгаа зөвлөлбөр байгаа. Нутгийн зөвлөлтөөс түүчээлэн оролцдог үе үеийн ойнуудад нутгийн зөвлөл сумын удирдлага бол хамтраад ажиллаад түүчээлэн оролцдог. Энэ удаагаар манайхаас илүү онцолж байгаа нь болохоор үе үеийн төгсөлтүүд нь илүү их орж байна. Бас байгууллагад хамтарч орж байна. Жишээ нь 1991 оны төгсөгчдөө хамтраад бид нар Харан дууны хөшөөгийг хийж байна, клипийг хийж байна, дуугийн шинжилгээ оруулж иж байна. 1995 оны төгсөлтийнх нь нэлээд одоо улсын наадам дээр нээдэг том тулга байдаг. Тэр тулгыг бас Харандаа аваач. 1997 оны төгсөлтийнх маань болохоор 3-ын харьцах 3 яг олон улсын сагсан шийд талбайг одоо Харандаа байгуулах гэж байна. Гэх мэтлэнгээр бид нарт бол үе үеийн төгсөлтүүдээс ирсэн саналууд болон томоохон аж ахуйн нэгжтэй холбогдсон зүйлүүдэд түүхчлэн оролцоход төлөвлөж байна. Нутаг гэдэг зүйлүүд ердөө л тантай хамт таны зүрхэнд байдаг, таныг татан дууддаг ээж шиг, эх орон шиг, гэр шиг энэ сайхан зүйл. Тэгээ нутгийнхаа нутгийнхаа 70 жилийн ойдоор бүгдээрээ сайхан идэвхтэй оролцоорой. Та бүхнийхээ бид бүхэн хүлээж байна. Түүх 70 жилийн ойгоо баярын мэнд, гал халуун баярын мэндийг төвшүүлж байгаа таатай байна.